За сайн байцгаана уу. Ингээд Уланбаяр байна. Энэ удаагийн бичлэгээр би 6 км орчим гүйсэн байна. Тэгээд гүйж байхдаа надад мэдрэгдсэн зүйл гэх юм бол би тайвшруулж бас өөртөө байх цагийг гаргаж байна гэж надад санагдаж байна. Тэгээд ямар ч гэсэн ингэж гүүхэн хүний эрүүл мэндэд маш олон давуу талтай байдаг би олж уншлаа түрүүхэн. Тэгээд гүйж байх хүний бодол санаа нэг зүйлдээ төвлөрч бас сэтгэл зүйн байдлын доктортой болдог гэж ütсэн байна. Тэгээд бас уурлаж бухимдах болон бас стресстэх асуудлаас ангиждсан байна гэдгийг мэдчихэж авлаа. Ингээд гүйснэр хүнд би бүх булчингууд ажиллаж тэгээд уушны үйл ажиллагаанд бас сайн байдгийг мэдэж авлаа. Тэгээд ямар ч гэсэн би гүйж байна. Тэгээд би гүйж захтаа ингэж бодлоо. Хүний өөртөө итгэх болон түүний хийж чадах зүйлүүдийг бодлоо. Тэгээд аливаа нэгэн зүйлийг хүн хийхдээ өөртөө бат итгэснээрээ ямар нэгэн зүйлийн арт гарч чадна гэдгээ хүн хомсролж ямар нэгэн зүйлийг хийж эхэлдэг байгаа. Тэгээд ямар ч байсан өөртөө итгэхэд өөрийн хий гэсэн юмны хатлаа хүн зорих юм бол түүнийхээ ард гарч чаддсан болов гэж би бодлоо. Ингээд гүйж байхад надад бас сонголт шийдвэрүүдээ зөв гаргах асуудлууд бас байдсан байна гэдгийг бас би өөртөө дүнлээ өөрөөгөө би өөртөө зөв сонголт хийгээд зөв шийдвэр гаргаж гин үү? Зөв шийдвэр гаргасан бол түүнийхэн төлөө явж байна уу гэдгээ бодлоо бас өөрийгөө дүнж тэгээд бас өөрийгөө бас ялах бас өөрийгөө бас зөв чиглүүлэх талаар бас бодож байна. Ингээд би ойролцоогоор 45 минут орчмыг 6 км орчим
гүйсэн байна. Тогтмол урд та болон асфальтаа цуг ингэж гүйсэн байна. Ингээд дараагийн имжлэг хүртэл түр баяртай та бас гүйж эхлэхээр гэж нэг зүгээс уриалж байна. Ингээд эрүүл мэндэд анхаарцгаая.